Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх боловсролын үнэлгээний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Боловсролын үнэлгээний төв нь иргэдэд хүргэх үйлчлэгээ нээлттэй, хүртээ эмчтэй, мэрэгсэн түвшинд хүргэх зорилтын хүрээнд хөгжлийн бишэлтэд иргэдэд зориулсан олон ажил зохион байгуулсаар байна. Эсэлтийн ерхий шалгалтын журмын 2-7 болон 3-6 дугаар заалтанд хөгжлийн бишэлтэд иргэдэд хүргэх үйлчлэгээ наривчлан тусгасан байгаа. Та бүхэн эсэлтийн ерхий шалгалтанд бүртгүүлэхдээ боловсролын үнэлгээний төвийн EECCG-ийн цахим хуудасны шалгуулагчийн булан дахь шинээр бүртгүүлэх товшоор давж шалгалтаа бүртгэлээ үргэлжлүүлэх болно. За шинээр бүртгүүлэх товшоо дарсны дараа та бүхэн регистрийн дугаараа бичих нь байна. Мэйл хаяг болон утасны дугаараа бичих нь байна. Зургийг оруулах нь байна. Мөн хичээл сонголтоо хийж төлбөр тооцоогоо хийх нь байна. Төлбөрөө хийсний дараа та бүхэн бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл бүрэн баталгаажна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд иргэний өмнөхний хуулбар, бүртгэлийн хуудас, эмчийн магадлага, сургуулийн тодорхойлтыг өргөдлийн хамт боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болон ямар хичээлээр шалгалт өгөх тухайга өргөдөлд дурдах бөгөөд өргөдөл эмчийн магадлалд үндэслэн шалгалтын анги танхим сэдэв даалгаврыг тусгаалan бэлтгэнэ. Улсын хэмжээнд хөдөө орон нутагт 22 шалгалтын төв, Улаанбаатар хотод 1 шалгалтын төвийг бэлтгэсэн. Тухайн анги танхимд дараах тоног төхөөрөмжөөр хангасан байгаа. Үүнд бариал үсэг хэвлэгч, зөөврийн компьютер, чанга эрэгч, жихв зэрэг болно. Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваар, иргэний үнэлэх бүрэн дүнд боловсролын гэрчлэгийг авчирнаа. Хэрвээ аль нэг бичиг баримтанд байхгүй байвал шалгалтанд оруулах боломжгүй. Шалгуулагч шалгалтын байранд 1 цагийн өмнө ирсэн байх ёстой. Таны ирүүлсэн өргөдөлт үндэслэн шалгалтын материалыг боловсруулдаг. Үүнд харааны бэрхшээлээс хамааран бариал болон үсгийн фондыг томруулах, гүйцэтгэх хугацааг сунгах, туслах багш ажилуулах, сонсгох даалгаварт дэмжлэг үзүүлэх, тусгай хариултын хуудас ашиглуулах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Бариал бичгээр шалгалт өгсөн болон тусгай хариултын хуудас ашигласан бол 24 цагийн дотор дүү оноог танилцуулна. Та бүхэн боловсролын үнэлгээний төвийн Item Bank цэг EECCG-ийн сайтанд нэвтрэн орж өөрт тохирох даалгаврыг сонгон авч шалгалтандаа бэлдээрэй. Та бүхэндээ сургуулийн өндөр амжилт хүсье. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх боловсролын үнэлгээний төв.